Малын хөлийн тоос. 8 сар дундаа орж ногооны үзүүр үл мэдэх модширч хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан нилээж салхи сэрүүхэн үлэх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин артын гэр хотлоор эдээ цагаад илгэрсэн энэ сайхан улирлийн нэгэн сайхан өглөө гэлээ. Өмнө улсын бил улаан шаргал элсэн манхантай, омор улсын бил унаарт ногоон дэнжтэй, хангаа голыг заагалсан алдар цуут боргочингийн хөндийн уужимдах, борхон гэрийн эзэгтэй 30 иргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварлсан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавхтай байгаа алгын чинийн 2 цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэгэн сайртай бор хөлөө, нөгөөх нь цээжин бие ил гаран унтаж байгаа балчир 2 хүүдээ хувь тавьж байгаа нь энэ. Гэрийн зүүн хаяанд хямдхан бүтээлгээр цэвэрхэн зассан эзэгтэн ор. Түүнээс доош нь эцэг өвгийн уутад эргэнэг, баруун хаяанд нь ирээн авдар. Түүнээс доош нь имэйл хазаар хувийн сав тэргүүтэн байна. Гэрийн эзэгтээ сайлын хувин авч гадагш гарахад өглөөний сайл хүлээсэн үнэ тугал мөөрөлдөн өгтөв. Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалтаж хүмүүл тааны тааламжит үнрээр агаар салхи анхилж хүмүүл сайтай саахал тайлын их баг гэр тэрэг тимээ хонь мал хүлээн авахчийн дүгнэхтөө энэ бүхэн өөрийнх нь дорой буурайг сануулгах мэт болно. Ийхүү бүсгийн сэтгэл догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учрлыг хүлээсних билээ. Найртай тансаг 8 сарын ихэнх үеэр баруунаас хүрэлцэн ирэх туугуурчдын манлайд учралтгүйн нь буух ёстой байлаа. Тэгээд өнгөрсөн хэдэн өдөр боргочингийн хөндий урд уулын ар, хойд уулын ингрийг туж харуулцаар байв. Энэ удаач гэсэн гарангуут мөрөөдөл зүгийн ингэр дэнжийг ажиглалтал хэдэн суур хонь өхөр цайран багширч туугуурчдын гэр майхны ундуй сундуй үзэгдэв. Энэ бүхнийг харангуут бүсгийн хазар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч уйтгарлаг бодлогошронгүй нүд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилцэн сэлмөв. Тийм гүйхээрээ явж хэдэн үнэгээ хагас дутуу саагаад хүүхдийнхээ нүр гарыг угааж цэвэр хувцс өмсгөөд гэр бараагаа янзалж эдээ будаага зэхэд гар хорох тоолондоо туварчдын буусан зүг ширтэн харан байтал өдийн алдад тэндээс наашилж яваа хөдөлгөө морьтой хүн үзэгдэв. Бүсгүй 2 хүүгээ гадуур тоглол гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж ханы нүдээр зам ширтэж байв. Удсангүй ижилхэн хул морьтой хурц ногоон өнгийн дээлээ сугалдгарлаж цагаан цамцны ханцыг шамлсан хүн гарч ирэхэд балбар мөн болохыг даруй таних нэг мэдхнээ угтаж гарсан байв. Балбар уяан дээр тайвхан бууж 2 заглаа уяад хойш урагшаа холыг харж хоолой засаад ногоон сайртай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол мөр гаргасаар гарч ирээд "За, чанцаал сайн сууж байна уу?" гэж намрын шим шүлт хурсан хөдөр хүрэн царайнда төвшин нэмсгэлэл тодруулж душин цагаан шүдэ яралзуулан урт аяны нарыг шингээж салхийг сүрсэн хүрэн ягаан цээжээ ханхалзуулдан зогсов. Чанцал сэтгэлийг булаасан сайхан ирийн жавхлангийн өмнө биш өрхөх баясах хослон байж бүсгийн зангаар гэрвшингүй харж сайн явж байна уу? Товрын мал үзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм гэв. Хүлээсэн хүн нь хүрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар би сэтгэл хөнгөрч хурдан шалмаг хоолонд хийж зочлонгууд авдраасаа галан хүзүүд гаргасан шимэн арх аяалахад балбар хамрынхаа самсааг сарталцуулан урд завжаараа савируулан залглаад гарынхаа алгаар амаа арчиж тамшаалan "Энэ жил ажил явдал урагштай. Өвгөн нь аймгийн товарчдын зөвлөгөөнд оролцох яггүй үүрэг авсан. Сайшаалгана гэдэг ч санааных биш зүтгэлийг хэмшивдээ. Энэ жил хідэн өөөдөмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад мухаар төрөвчө хөдөлмөрийнхөө хөлсөөр милаагаад буцдаг хэрэгэ. Зам үлзийтэй ажил урагштай байдаг нь аавын хүүгийн аз шоо мөн бидтэй. 5 жил мал туухта гажуу буруу явсангүй. Угтаж золгоод үдэж мордуулдаг чам шиг хүнтэй байхаар дотор уужим явах юм
гэж шилбэлцэн суув. Хэдхэн тагш арх уусанд нүүр нь хөлс тааварлан нүд нь маналцаад ирлээ. Чанцлын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гойлог биеийнх нь аясыг тодруулан хилэн хар үснээс нь танил үнэр ангилах мэт санагдаж усгал хар нүдний нь харц эр хүний элдв авирыг хүлцэн өнгөрүүлэх шинжтэйг шунамхаараа харцуулсан Балбар. Чанцал минь ээ. Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг баралтай штэ. Ханьгүй хүнд харанхуй хорвог гэгээтэй нартай болгох хүн тэр болгон яаж дайралтах хажта. Тийм үдэ Чанцал гэхэд Чанцал баахан тулгамдаж тийм ээ тэр хүн чинь гэтэл тэр хүн чинь чи шүү дээ гэд Балбар агдагнан инээсээр босож ирээд Чанцлын гараас шүүрэн авч тэрхийг завцсанд яах нь вэ хүүхдүүд ирлээ гэд булт өсрөн зайлав. Балбар тэсэж ядан инээсээр ор руу ночиж толгоогоо салаавчлан хөвтгээд ханхар цээж нь ховолцсон байлаа. Хоёр хүү ээжийн орон дээр сунайтал хөвтөж байгаа танихгүй байхаас эмээн хадавчны дэргэд бие биедээ наалтан зогсов. Балбар өндөөж ар сугнаасаа савхин төрөвчээд тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж Чанцал сахалт чинь агент хിവэрэ биз? Миний хоёр хүү наашир. Энэ үгээр чихэр авч ид. Гэхэд амтад энэ үгэнд өрхлөгдсөн хоёр хүү шүлсээ залхиж алхаа тоссоор хурч ирээд тус тусын ховыг авангууд уралдан гарч одов. Балбар дахин нэг галан хүзэд шавхаад Чанцлын оройн сайланд гарсан хойгоор ховцхонроо тайчиж орд дэвсгэрийг нь тавтаяа эзэгнжээ. Маргааш өглөөнд Чанцлын хийж өгсөн бантан гидэж бас нэг галан хүзэд тонилгоод мордохдоо. Чанцал маргааш манайд дашин чилэнгийн хэдий юм ирнэ. Газрынхан гар барьж ганцаг нийлэх нь юу муу байхав. Чи бид хоёрын холбоотойг мэдтгэл юм билээ. Ганц хүн айл болохгүй, ганц цуцал гал болохгүй. Чи заавал очоорой гэжээ. Чанцал өглөөний сайлыг сааж сүүгээ тушаагаад хоёр хүүгээ ундалж гэрээсээ буухалдаарай гэж сайтар захиад хэдэн зууны наранд онгосон торгон дээлээ өмсөж нэгдлийн адуунаас ноогдсон хөгшин хүрнээ имэлэн мордов. Тийм туурчдын буусан зүг сажлуулан явхдаа шимийн архины эсгэлэн үнрээр амьсгаалсан гүжирмэг гэрийн хажууд өнгөрүүлсэн энэ шөнийн явдлыг санаж түүний хэлсэн амлсан нь үнэн болж хүлээсэн мөрөөдсөн амьдрал нь биелбэл хаач явсан болно. Хоёр муу хүүгээ хүний зэрэгтээ өсгөж сургуульд оруулж бусдын цагаан гэр хүлээн авахч шинэ хувцас тэр бүхэнд атаархах аргагүй төрсөн эс боловч эцэг гих хүнтэй урууд орой царайлахгүй хиймэртэй явхар болбол хамаг хэрэг бүтгэн тэр. Намайг бодвол ухаантай чадaltaй эр хүн уужим сэтгэл гаргаж хөөхий хоёр үрийн минь зөв сайнаар хүмүүжүүлэх нь лав. Балбар бол хүүхдэд их илэгтэй хүн юм. Бага балчирхан амтан юундаа дасаж ядах вэ? Энэ насандаа хүний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гүйцэлдэх нь энэ биш үү? Гих зэргээр олныг бодож явлаа. Товрын хонь мал суур суураараа багшран бэлчээрлэж уулын ингэр дэнж дээрх товрчдын гэр майхан энд тэнд үзэгдэнэ. Голдуу майхан байх бөгөөд гэр гивэл 2-3 зэрэг барьжээ. Товрчдын зүүн жигүүрт байгаа хундан цагаан гэр бол Балбарын мөн. Түүний дэргэд нөхөөст хар майхан бодвол нөгөө дашин чилэнгийнхний имэйлтэй морд байв. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зүрхсээр гэрт оров. Нутгийн 3 харчуул ирсний нэг нь ирүү дамб хочтой хижээл хүн. Түүний ирүү хангинуур сүрхий цохилуур шиг дөрвөлжин нүүр агуу мөртөө нүдэн жартгар нутаг усандаа хүндгүй итгээд билээ. Хоёр дахь нь нэгдлийн туслах нэгтлэн бодогч залуу. Хүүхэн шинжийн цэвэр царайтай бөгөөд нэртэй хэрүүлж заргаж хүн. Гурав дахь нь улсын зан цолтой хөх толб хэмээх гончиг. Балбараас дутуугүй сайхан гэр бөгөөд мулгуй цөлх хүн. Балбартай хамт яваа тууварчин бололтой нэг өвгөн байв. Түүний хувцас ядуу, царай зүс аян шиж гунцсан байдалтай ажээ. Чанцлын орж ирэхэд Балбар хідүүл 4 хантын хомрыг бүргсэн хевсдэр ясан даалуу тажигнуулж суулаа. Балбар Чанцлын өдөөс найлынхаа нүдээр мишилзэн "Ашгүй хүрээд ирвөө"
Бид эднүст нутгийн чинь хүүхнээр хоньны гэдс арчуулна гэж суулаа шүү дээ. Малын тоосон дарагдаж яваа мань мэтэд иймэрхүү өдөр олон тохиолдох биш. За, суурга хонио төхөөрхүү дээ гэхэд ядрангуй царайтай өвгөн гадагш гарч мөчийн дотор амжуулав. Чанцал хоньны гэдэс янзалж хажуугийн майханд тогоод өрөм мах чанаж авчирсанд мань хэд ханцуу шамлан улзав. Ирүү дамб хаяанаас нэг лонх хар арх авч ханцуугаараа жирэглэн нэг цогсонд бөглөө нь бүлт үсрэн эхний хундаг балбарт зориулагдав. Цохиулах ээлжээ хүлээж байгаа лонх гэрийн хаяанд жирийн хөвтгөхжээ. Хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч өгөө авааны тухай маргалдаж эхлэхэд чанцал сэм гарч өвгөний майханд оров. Өвгөн ч бас архинаас хойв хүртсэн тул онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан "Хүүхээ, наашаа суу. Би чамд санснаа хэлье. Бэлтээ чадaltaй нь цагаан гэртээ, чадалгүй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шүү дээ. Энүүнд гомдох юм алга. Малын тоосонд дарагдлаа л гин. Чухам хинэн дарагдаж яваа л доо. Би бол улаан цурав үр хүүхдэд тижээх гэж хэдэн жил мал туулаа. Хаач гисэн хөдөлмөр хийхгүйгээр амьдрах биш. Сурсан датснаа хийж аминдаач гисэн, улсдаач гисэн зүтгэж явхаас өөр яах вэ? Мал туун гэдэг чинь амарч ажил биш. Хавар эрт гараад л өвлийн ихээр гэрийн бараа харна. Ард үлдсэн хэдийнхээ төлөө санаа зовно. Өлсөх даарах өдөрч тохиолдно. Гэлээч гисэн амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юунда тэгтэл ажрах вэ? Үннээр явбал өхөр тэргээр туулай гүйцэн гэдэг. Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай ир чадалтайдаа эрдэм хурааж хуудуу явдалтай болж байгаа хүн. Хүн сайн явах тусмаа үнэнч болох ёстойсон. Хуурамгаар олдсон алдар нэр, алт мөнгө, шунал төрүүлдэг нь ёс. Хүүхээ, балбарыг чи яадаг болсон гэж санана? Өөрийн л ажил бүтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагүй. Ноднон адилхан л мал тууж гарсан. Намар хамгийн түрүүнд л тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад хамгийн их таргалуулсан хүн балбар боллоо. Өвгөн ах чинь атаа жөтөө санаж амтны мөг үзэж яваагүй. Хээл хахуул авч улсын сангч хохироодог. Мань мэтийг хохироодог явдал байна. Балбар эзчний ганц хоёр юм илүүчилж аваачаад л тентхийн дарга даамалтай сөлбөлдөн дархан ир хэдлэж худал хуурмаг баримт шагнал мөнгө аваад тэргүүний сайн хүн болж явдаг нь тэр. Сүүлдээ бүр улсын малыг хольж хаяага хадардаг болж явна. Юу ч гэсэн үг байх вэ дээ. Ноднын зах дээр 5-6 шар зарсан. Энэ жил 10-20 хүргэх бололтой. Төрийн төлөө огтно гэж бодволч эс мэдсэн болоод л явмаар байна. Чи жаахан бодолтой байх юм шүү гэхээр чамд падгүй гэж уурлах юм. Би бол эцгээс нь өөрсгөх хүн шүү дээ. Хүүхээ, чи чинь балбарын таньхан биз дээ. Өнгөрсөн намар хотоос нэг хүүхэн аваачсан их л эрх тань хамтан байдаг. Өвгөний энэ яриаг дуугүй чагнаж суусан чанцал босон хараж "Юу гинэ? Балбар их нэртэй юм уу?" гэж гайхаш татран асуугаад өвгөний хариу хэлэхээс өмнө гүйн гарав. Даалуучингуудын нэг нь "Гозгор долоо гоохолцсон, говийн хүүхэн шоохолцсон" гэж өндөр дуугаар дуутахад балбар хун галуу нагал навч хурын үл хормостын хишиг ясны хайртай янжин янгийн хайртай чанцал татлаа татуулах уу гэж адтай хашгирав. Нөгөө нэг нь нутагт байдаг янжин замд байдаг чанцал гэж химэн цогтуурахад цөмөөрөө ха ха хо хо гэж бүдүү нарийн дуу гарган хөхөрлөдөн. Чанцал бөөн хар юмд бүглөрөн давчдсан цээжээ дарж шүр салтаад гэрээс холтон явв. Нар шингээж цагаан гэгээ туссан үе байлаа.